За. За өнөөдөр бол маш чухал асуудлыг энд хөндөж байна. Маш чухал хуулийн төсөлтэй танилцж байна. Тэгээд юун түрүүнд би үл энэ асуудлыг маш сайн мэднэ. Манай ээж өөрөө эргэтэн шилжүүлж суулгуулж исэн. Манай гэр бүлийнхэн өөрсдөө донор болж исэн. Тийм болохоор эргэтэн суулгуулсан хүнийг болон донор болсон хүний ар гэр тэр бүх асуудлыг мэднэ. Дээр нь энэ имчилгээний төлөө цаг наргүй, нойр хоолгүй, олон цагаар тасралтгүй ажиллаж байгаа эмчнэрийнхээ гавьяаг ус мэднэ. Тэгэхээр хэрвээ болдог бол би чаддаг бол энд байгаа энэ эргэтэн шилжүүлэх тасгийнхаа эмчнэрт энэ хамт олонд босоод хийгээд ёсолчих юмсан гэж бодож байна. Үнэхээр олон хүнийг аварж байгаа, үнэхээр олон хүний амьдралыг хамгаалж байгаа энэ хүмүүсийнхээ төлөө бас үнэхээр энэ их хурлынхаа гишүүдийн өмнөөс ч гэсэн та нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол дэлхийд даяар бол донорын хоёр сонголт байдаг. Тийм ээ. Энийг бол бид нар ерөөсөө ярихгүй байгаа сэдв. Тэгэд би нэг 3 асуулт асууя. За нэгдүгээрт нь бол ер нь OPT in, нөгөөх нь OPT out гэж байдаг тийм out. За энэ хоёрын ялгаа нь болохоор OPT in бол Америк, Австрали, Герман, Англи, Бразил, Дани орнуудад бас хэрэгэлдэг. OPT out тогтолцоог бол Орос, Итали, Испани, Франц, Чех зэрэг улсуудад хэрэгэлдэг. За энэ хоёрын ялгаа нь юу юм бэ гэвэл нэг нь болохоор хүн өөрөө хүсэлтэд илэрхийлсэн тохиолдолд энэ нь бол OPT in байдаг. Нөгөөх нь илэрхийлээгүй тохиолдолд донор болдог. За өнөөдрийн энэ яг манай энэ хуулийг ингээд би төсөлтөд танилцаад үзэхлээр манайхан бол ер нь OPT in буюу хүн өөрөө донор болохоо илэрхийлсэн тохиолдолд гэдэг талдаа ажиллаж байгаа юм байна, тийм ээ. За тэгэхээр энэ ер нь OPT out-ыг сонгох юм бол түрүүн чин бүрэн гишүүний хэлдэг амьд донор илүү багасдаг, илүү амьгүй донор орж ирдэг, илүү амьдрах чадвар сайжирдаг гэж үзэж байгаа. Тэгэхээр ийм Монголын системийн үйлчилгээнд бол донорын зөвшөөрлийн хүсэлтэд илэрхийлсэн 2025 оны 2 сарын 3-ны өдрийн байдлаар 2582 хүн байна. За 2018 оноос хойш өөрийн биеэр хүсэлт гаргаж эрсэлттэй нөхцөл байдал тохиолдвол донор болохоо хүлээн зөвшөөрсөн 300 гаруй хүн байна. Ер нь манай улсын хувьд бол 600 гаруй иргэн эргэтэн шилжүүлэх суулгууд хагалгаанд орох шаардлагатай дараалал хүлээж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр амьгүй донорын тоог нэмэгдүүлэх, амьд донорыг тоог бууруулахад нөлөө үзүүлдэг OPT out тогтолцоог аваагүй шалтгаан юу юм бэ? Цаашид энэ тогтолцоог хэрэгжүүлэх хууль эрх зүйн боломж байгаа юу гэдэг нэг асуулт байна. За хоёр дахь нь бол агентлаг байгуулахаар оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ агентлаг байгуулахад чинь бол хуулийн дээрээ болох төр бас зөрчилдөөд байна л да. Им эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуултын газар гэдэг хоёр агентлагтай заасан байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөлтэй хамт дагалдаж оруулах хууль тогтоомжийн төслүүдэд дээрх тогтоолд оруулах төсөл байхгүйгээс гадна агентлаг шинээр байгуулан За нэмж 1 минут тодруулъя. Агентлаг байгууллагатай гаргах холбоотой зардлын тооцоо хийсэн бас тайлан байхгүй байгаа. Тэгэхээр энэ бол би байх хэрэгтэй гэж үзэж байгаа учраас энэ зардлын тооцоогоо хийсэн үү, энийг хийгээч гэж асуумаар байна. За гуравт нь ер нь бол эргэтэн шилжүүлэх хагалгааг хийж байгаа эмнэлгийн ажилтнууд бол олон цаг хөл дээрээ зогсож маш хэцүү хүнд нөхцөлд ажилладаг. Мөн энэ хагалгааны ард бол инженер техникийн ажилтнуудаас эхлээд холбогдох мэргэжлийн хүмүүс байдаг. Тэгэхээр эмч эмнэлгийн мэргэжилтэн холбогдох хүмүүст энэ хагалгааг хийсний төлөө хэдийн хэмжээний цалин нэмж олгож, ямар урамшуулал, ямар илүү цагийн хөлс яаж тооцож олгож байгаа талаар мэдээлэл авъя. Мөн эргэтэн эдис шилжүүлэн суулгах ажиллагааг гүйцэтгэж байгаа мэргэжиж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудаа цаашид
доктор суурьшилтай ажиллах талаас, нийгмийн талаас ямар дэмжлэг үзүүлэх талаар хувь сэтгэлийн төсөл хэрхэн тусгасан байгаа вэ гэд За Жимбүрэнг шааруулъя. За баярлалаа гишүүнд баярлалаа, бас их зовлон мэдж байгаа. Тэр дотроо бас одоо энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө нойр хойлгүй сэтгэл зүрхээр чин сэтгэлээс ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдад бас одоо мэхийн ясалж байгаа танд бас би бас өөрөө эмчгийн хувьд бол маш их баярлж байна. Эдгээр одоо ажилчдын өмнөөс бас баярлж байна гэдгийг хэлчихье. За маш чухал сэдв хөндлөө. Ерөн амьд ахуй цагтаа би одоо донор болно болохгүй гэдгээ илэрхийлэх энэ автомат систем алийг бид энэ хуулинд оруулсан юм бэ гэдгийг асууж байна. Тэгэхээр энэ presumed consent буюу out in гэдэг энэ тогтолцоо бид Монгол улстай бол одоо OPT in буюу та өөрөө заал гэж хэлээгүй бол таныг амьд донор тооцохгүй гэдэг энэ тогтолцоо ажиллаж байгаа. Гол нь энийг яагаад бид нөгөө OPT out руугаа орохоос яагаад болгоомжилж байгаа гэхлээр өнөөдөр иргэдийн дунд амьгүй донор, ер нь энэ донорын тусламж үйлчилгээний талаарх мэдлэг боловсрол бас тийм сайн биш байгаа даа. Тийм учраас бидэнд бас одоо энийг таниулах, мэдүүлэх, ойлгуулах, үүний одоо дүнд бид аль болохоор одоо амьгүй донороос эргэтэн шилжүүлж чадвал ямар олон үнийг аварч болдгийм бэ гэдэг энэ итгэл үнэмшил нийгэмд бүрдээгүй цагт бид OPT out руу орчвол энэ бол одоо олон түвнийг бүр хаост оруулах аюултай. Тийм учраас бид аль болохоор болгоомжилж үе шаттай тухайн цагт нь ирэхэд энэ одоо OPT инээсээ out руу орох боломж бүрднэ л гэж харж байгаа. Тэгэхээр би дахиад хэлэхэд Монгол улсад одоо өргөн барьчаад байгаа энэ төсөл дотор та заал гэж хэлвэл та амьд ахуй цагтаа заал гэж хэлвэл та ямар нэг аюул учрахад золгүй явдал болоход та донор болно л гэсэн үг. Донор болоод таны аргэр түрүүн бас Батэрдэн гишүүн асуусан. Таны аргэр үгүй гэж хэлжээд бид бас та амьд ахуй цагтаа заа гэсэн учраас энэ заавал заавах хэрэгтэй гэж биш дайрахгүй. Тийм ээ? Бид бол одоо яг одоо аргэрээс нь дахин таны одоо хайртай хүн тэгж хэлжсэн байна. Та одоо зөвшөөрж гэнэ үү гэж асуух ийм тогтолцоог явуулж байгаа шүү гэдгийг хэлчихье. Тэгэхээр цаг хугацаа их шаардна. За агентлаг байгуулах асуудал яригдж байгаа. Одоо бол алба байгаа 5 хүн ажиллаж байгаа. Өнөөдөр түрүүн би нэг хэлсэн тоо Эрдэнэ бол гишүүний асуусанд хариулсан. 200 гаруй тэрбум төгрөг өнөөдөр гадагшаа урсж байгаа. Энийн өмнө бол бүр 400-аас 500 тэрбум төгрөг гадагшаа урсдаг байсан. Бид 2 дахин бууруулж чадсан. Гэхдээ одоо энэ гадагшаа урсж байгаа урсгал хэвээр байгаа. Тийм учраас бид 1.4-өөс 1.5 тэрбум төгрөгийн төсөвт агентлаг байгуулж энэ үйл ажиллагаа бие дааж явуулдаг юм бүтцтэй болвол энэ 200 гаруй тэрбум төгрөгийн урсгалыг тодорхой хуваар буулгах ийм том дэвшил гарна л гэж одоо тооцоол энд байгаа шүү. Тийм учраас та бүгдийг энийг дэмжиж өгөөсэй гэж хүсэж байгаа. За ажилчдын хувьд бол үнэлгээний асуудал бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтээр төсвийг нэмээд явснараа л нэмэгдэнэ гэж харж байгаа. За баярлалаа гишүүн. Нэмж тодруулъя. Тэндээс хариулт нэмье гэж байгаа шиг нь болгонд байдаг. За тэгвэл ажлын хэсгийн 4 номерын эндрийн микрофон дээрээс 4 номерын микрофон дээрээс шаардлагатай бол нэмээд хариулаад явчихаар. За одоо минутын нэгөр микрофон. За баясгалан гишүүнд маш их баярлалаа. Энэ OPT out, OPT in гэдэг энэ систем бол бид нар бол нэлээд эртнээс бас ярьж эхэлсэн юм а. Уг нь бол OPT out гэдэг системээр явах юм бол ерөөсөө энэ системээр явсан бүх орон ер нь эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нь бол маш их сайн хөгждөг. Тэгээд дээрээс нь бол тархины өвөлтэй доондын олдцол нэмэгддэг. Энэ гол систем жишээлбэл Беларусь гэхэд 100% OPT out системээр явснараа одоо Европта хамгийн их олон одоо тархины өвөлтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгадаг юм улс болсон. Тэгээ яг энэ асуудал 2016 онд бид нэр доондын хуулийн шинжилсэн найруулгыг оруулж байхдаа бас яг ингэж out гэдэг системээр нь явъя гэж тавиад харамсалтай тухайн үед бол их хурлын гишүүд маань одоо монголчуудын энийг хүлээж авах сэтгэхгүй болоогүй. Тийм учраас инээр яваа гэж хэлээд ингээд яг их хурлын чуулган дээр бол ин гэж өөрчилж исэн ийм төвхтэй юм байгаа. Нэмж минут үгүй. Энэ системээр яваад одоо бараг 10 жил боллоо. Мөн ялгаа байхгүй жил
одоо илэрдэг тархины хөлтэй донын тоо бол бага хэвээрээ л байгаа. Тэгэхээр бид нар бол ер нь ямар нэгэн байдлаар энэ аут гэсэн систем рүү зөрөгтэй орох шаардлага бол үнэхээр бидэнд байгаа. Тэгээ их хурлын гишүүд маань ч гэсэн бас энэ дээр бас та бүхэн маань дэмжиж ойлголцож оролцох юм бол бас одоо энэ хуулийн багийнхан бид нар бол энэ лөө орох одоо чин ирмэлзэл хүсэлтэй байгаа. Хоёр дахь нь бол бас энэ ажилчдын цалин хөлс урамшууллын талаар бол баясгалан гишүүн маань маш чухал асуултыг асуулаа. Яг өнөөдөр эргэтэн шилжүүлэн суулгах чиглэлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид зөвхөн хэдэн төгрөгийн илүү цагийнхаа мөнгийг л авдаг. Өөрөөр цалингийн ямар нэгэн нэмэгдэл байхгүй. Гэтэл тэнд чинь 2 мм-ийн судсыг нийлүүлж оёод тэрэн дундуур нь цөсийг урсгадаг. Энэ л үйл ажиллагааг явуулдаг. Энэний төлөө бид нар нэг зүүнний хатгалтаар хүний аим хэмжигддэг ийм ажил хийдэг хэрнээсээ энэ дээр ямар нэгэн За нэмэлт бол санхүүжилт бол олохгүй байгаа юм байна. За улсын хурлын нэмэлт мань за 4 номерын микрофон нэмж өгье. Гадаадд явж байгаа одоо урсгалыг бууруулах нэг том чухал зүйл бол эдийн банк байгаа. Өнөөдөр ялангуяа элэг шилжүүлэн суулгахад гадагшаа явж байгаа ихэнх хүмүүс нь бол тухайн одоо антумын бүтцэн онцлогтойгоос хамаарат судас одоо тэр нөгөө нэмэлт бүтээгдэхүүн байхгүйгаас болоод бид нар гадагш нь явуулаад байдаг. Хэрвээ Монгол улсад эдийн банк байгуулчих юм бол нүдний эвэрлэг, судас, шүрмэс за тэгээ бусад бүх чиглэлд бол эдийн банктай болчих юм боломж бол байгаа учраас эдийн банк гэдэг зүйл дээр бол бас нэг одоо илүү анхаарах хэрэгтэй байгаа. Энэ одоо доондын хуулийн төсөлд ч гэсэн орсон байгаа. Баярлалаа. За улсын хурлын гишүүн Мөнгөн цагийн ган хүлэг.